Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч ярэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Эй, засамэцхан дахиад ингээд өнөөдөр манай гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр яг одоо нэгдүгээр студид хөтлөгч очроо хөтлөгч заяа найруулагч Мизүнэр бэлэн болсон байна. Тэгээ өнөөдөр том мөрөө яг одоо эхэлж байна. Том мөрөөний буудан дээр манай зочид минь зочлоороо тухлан сууж таалан болгоогоороо тэгээ бид нартай гоё сайхан чөлөөтэй сэдвүүрээ ярилцаарай. Шууд залах утас 9986 1045 9986 1045. Яг одоо бидний эфирээр сонсож байгаа сонсогчд байх юм бол та бүхэн бас Facebook-ээр тийм ээ гэрэлээр бичээд гэр бүлийн радио 104.5 гээд бидний царайг бас үзэж болно. 3W45 цагийн минь вебсайтаар бас бөмбөрцгийн өнцөг болон бүрээ сонсох боломжтой. Ингээд сонсож үзэж байгаа үзэгчдтэйгээ нийлээ том өрөөний сэдвээ битээр мэдхгүй байгаа. Авир задлах гад ингэж юм гисэн чинь те. Өнөөдрөөс эхлээд том өрөөний сэдвийг манай найруулагч гаргаж яхаар болно гэсэн. Вау. Тэгээ бүр гаргахтаа хоёр сэдвээс ингэж цуглуулах юм гинэ. Вау. За тэгээ тэр цугласан сэдвээ аваад за цугласан сэдвээ авахаас гадна цугласан сэдвэрээ хоёр талын байр суурийг нь хоёулаа илэрхийлэх гэсэн. Ямар нэгэн байдлаар одоо нөгөө нэг бэлдэж мэлдсэн юм байхгүйгээр л явчих юм шиг байгаа. Том өрөөнд ер нь бол эхнэр нөхөр аав ээж хүүхдүүд хоорондоо бэлдэж харьцдаггүй л илэрхийлэх юм шиг байлээ. Нэгэндээ манай найруулагч Мизүн одоо битэрийн дунд ясайна гэсэн юм. Тийм, ер нь бас яс хаяна гэсэн. Тэгээ ясаа хай гэд би Мизуга бас урмаар байна. За. Энэ хүү тайзан дээр камерын өмнө урмаар. Эхлээд сэдв сонгохаа. Би сэдв сонгоч л даа. За ингээд өнөөдрийнх бол хамгийн чухал тийм ээ. За ингээд Мизуг ингээ орж ирэхэд ингээ камераар харуулмаар байна. Харин харуулмаар байна тий. Хүмүүс манай Мизуг бас их шохорхоод байна. За ингээд манай Мизугийн минь бидэрийн голд тавьж байгаа сэдв яг одоо бэлэн болсон байна. Эндээс бид нэр битээр одоо суглах юм байгаа юм тийм ээ. Баруун зүг. Суглаад сэдв аавна гэсэн үг. За өнөөдөр гэхдээ сэдвээ хэлэх үлээ. Сэдв юм. За энэ дотор аахгүй. Баруун зүүн алин сонхоо. За нүдэн 1 2 3 4 5 6 7 мисана. За энтлэг. Зүүн талын. Тийм ээ. За. За баруун баяртай дараа нь шамтай дахиж уулзъя. За. За. Өнөөдрийн сэдв бол ямар байх нь вэ? Наашаа харуулна шүү дээ. Харъя. Юу юм бэ? Энэ бас хоёулантай холбоотой юм бэ? За тэгээ. Бас нэг хоёулантай холбоотой жах юу аах вэ? За битэртэй холбоотой тий. Битэртэй холбоотой цаашдын юу байна да? За. За энэ. За хүүхдийн тоо жохлоо гэж байна тийм ээ. Яа, наа чи бас их чухал. Би ч одоо олон хүүхдтэй шүү дээ. Юу яа? Хүүхдийн тоо чухал уу? За ер нь бол миний хувьд бол чухал гэж боддог юм аа. Тийм учраас би чухал олон байгаасаа л гэж бодож байгаа шүү дээ. Одоо би чинь 5 хүүхэдтэй хэрсэн дөнгөж талдаа орж байна тийм ээ. Тэгээ цаашаа яг гол нь надад өөрт нь ирч хүч байна л да тийм ээ. Цаашаа дахиад олон хүүхэдтэй болох. Ирч хүч байна, мөнгө байна тий. Зориг байна. Үгүй яг мөнгө ч одоохондоо баалах. Зээлч магадгүйгээс бодоод байна шүү дээ. Дараагийнх нь найруулагч орж ирэх нэг алхам гэвэл битэрт нөгөө хоёр талыг өгнө гэсэн. Тэгээ хоёр талыг өгөхдөө энэ удаад хинээр суглуулах уу найруулагч өөрөө мэдээд нэгнээр нь авчиад суглуул та одоо. Суглуул та гэнэ баалт. Одоо энэ дээр болохоор битэр хоорондоо надад өгж байна. Манай найруулагч цараа. Яа гэсэн. За нурууна та нар манай найруулагчийг нураанаас нь л харлаа да. За ингээд энэ дотор болохоор ямар хоёр юу байгаа юм одоо? Одоо бодвол нөгөө хоёр талын байр суурь гэсэн юм. За. Нөгөө сэдвийн юу вэ? Битэрийн голд бол одоо түүхтийн тоо жохлоо гэдэг сэдэв тавьсан. За тэгэхээр битэр хоорондоо бас те энэ үзэл бодлоо хуваалцах юм шиг байгаа. Мэтгэлцэх юм шиг байгаа те. Манайхан бас үзэл бодлоо хуваалцах шиг болно шүү. 99 сонгоогүйг нь бол би сонгоно гэсэн үг шүү дээ те. За сонгоо. За аль нь вэ? За сая зүүнийг сонгосон юм чи одоо барууныг. Сонгоогүйг нь би сонгоно гэчингүү дээ. Чи сонгочдөг шүү дээ. Би сонгох юм уу чи сонгох юм бэ? За баруун. За энэ юм байна те. За энийг хаялаа. Зэрэрэрэрэн гэсэн чи манай бас догдолтын байна хөөе. Юу гарч ирэх гэж байгаа бол гэдэг догдолтын байна хөөе. Догдолж байгаа чи мэддэгдээд байна шүү. За энэ заяагийн сонголт шүү тийм ээ. Минийх юм үгүй шүү дээ. Би чамд сонгож өгсөн байна. Надад сонгож өгч байгаа юм уу те. Тэгээ би хаягдсныг нь сонгож. Юу юм? Би чи нэг олон хүүхэдтэй шүү дээ. Тэгсэн чи нараа олон хүүхэд дэмий цөө хүүхэдтэй гэдэг аргументыг сонгож байгаа юм шүү. Шөний болио. Үгүй шүү. Сонголоо сонгож. За.
Ер нь бол манай найруулагч Мизугийн гаргаснаар найруулгаар юу гэж ажиллаж байгаа вэ гэхлээр том өрөөний сэдвийг найруулагч маань тодорхойлоод суглуулж байгаа нэгдүгээр шүү. За дараа нь бол хоёр талын байр суурийг адил тэнцвэрээр хүргэх үүднээс бит хоёрын дунд яг бас суглаа явуулаад бэлтгэхгүйгээр хин нь яг энэ талыг авах вэ гэдэг суглааг хүргэж байгаа. Тэгвэл өнөөдрийн сэдв бол яа сэдвэж нөгөө нэг дахин араасаа тэгээ хүүхдийн тоо чухал уу гэдэг сэдвээр ярилцах юм байна. Тэгээ хүүхдийн тоо чухал уу гэдэг дээр хүүхдийн тоо их байх тусмаа зүгээр штэ гэдгийг нь би авах юм байна л да. Харин цөөн байвал зүгээр штэ гэдгийг нь бол тээрээ очиж авах юм байна тийм үү? Хамгийн олон хүүхдтэй нь авчлаа тийм ээ. Тэглээ. За надад болж байна. За тэгэхээр ингэж байгаа. За бид тэр хоёр тал болж одоо хоорондоо баг мэтгэлцэх гээд байна. Тэгэхээр үзэл бодлоо манайхан миний талд орж байгаа хүмүүс байх юм бол 9986 1045 дугаарлуу залгаа шууд холбогдоод тэгээ битэрийн голд бас тийм ээ. Ясгайч болно гэдэг дандаа бах ясгайч болно. Гэхдээ яс биш тэн чинь хин нэгнийхэн талд одоо хэрвээ намайг ярьж хахад залгах юм бол миний талд орж байна гэсэн үг. Чиг шиг. Одоо битэрийн хин нэг эхлэе. За чи эхлэе. Олон хүүхдтэй байх нь зүгээр штэ гэдэг аргументыг сонголтоо хийснээр угаасаа шууд очих. Гөө яагаад тэгэхээр юм багхгүй юм. Утсаа зарлая. 9986 1045 9986 1045 дугаар таны өмнө нээлттэй байгаа шүү. За тийм учраас та холбогдож орж ирээд яг аль тал нь өөрөө чинь санаа бодолтой илүү дөхөн байгаа вэ гэдгийг бас ингээ ярилцаарай. Бидэнтэй ингээ холбогдож ярилцаарай. Олон зүгээр штэ үгүй ээ цөөн зүгээр штэ гэл те. Ингээд ярилцаад ингээ яваасаа гэж хүсэж байна. Тэгээ нэг зүйлийг бид хэлдэг. Том өрөөнд ярилцж байгаа хүмүүсийн дунд нэгнийх нь 100% зөв гэсэн зүйл байдаггүй. Энд зүгээр хүн болгоны санаа бодол байдаг учраас хамтдаа ярилцгаая. За тэгэхээр одоо бол яг манай сайхна Эрдэнэтав 2 минь хоёлоо орж ирсэн байна. Тэгээ сайхна болонгод за хоёроо дажгүй юу гэсэн байна. Манай Эрка болонгод олон хүүхэд асар их зардалтай юм биш үү гэсэн байна. За тэгэхээр сайхнаатай хандаж хэлье. Юу гэхээр битээр яг хүүхдийн тоо жухлуу гэж байгаа. За би ямар аргументыг авчаад байгаа вэ гэхээр сэдвийн сугалцсан бай гэхээр сая өөрөө олон хүүхдтэй мөртлөө те цөөхөн дээрстэй гэдэг сэдвийг одоо суулчаад байна. Тэгэхээр надад туслаад 9986 1045 дугаар руу орж ирээд гоё үзэл бодлуудаа бас хэлээрэ. Сайхнаа гэдэг шүү дээ. За окей. Очроогоос эхлэе. Гэхдээ яг би зүгээр нэг олон хүүхдтэй мөртлөө ингээд цөөхөн хүүхд гэдэг айгүй хэцүүгийн сугалчлаа шүү дээ. Мэдгүй яг наа чи хэцүү ч юм уу сайн ч юм уу мэдгүй шүү дээ. Зүгээр тайлбар. Би одоо олон хүүхдтэй үгүйсгэнэ гэсэн үг юм шүү. Цөөхөн хүүхдтэй байж үзсэн юм чинь бас тэр талаар ярьж байна шүү дээ. Тий. За яг энэ шууд анханасаа 5 хүүхдтэй төрчих үстэй. За мэдээж би бол одоо өөрөө бол ийм олон хүүхдтэй байхыг дэмждэг энэ залуу байхгүй. Тэгтээ яалчгүй өнөөдөр нэвтрүүлгийнхаа зарчмын дагуу бол дөрмийнхаа дагуу оршлын ямар их явд юм бэ? Бодож байна. Энийг ярина дотор. Чи дотоод найруулга ам урууд ярьж байна зэ. Ард тарих ингээд дотоод найруулга хийж байгаа байхгүй зэ. Шууд үцэг дахиад зарлчих 9986 1045 9986 1045 дугаар нээлттэй байгаа. Юу найруулж илээ. Чи голоор нь дасчих юм. Би яг яныхаа голоор явдаг. Уучлаарай. Одоо би юу ч ярихгүй. За мэдээж би олон хүүхдтэй байхыг хүсдэг ийм залуу байна. Гэхдээ өнөөдрийн сугалсан зүйл бол цөөхөн хүүхдтэй байх талаас нь ер нь бол ярих гээд байгаа маа. За юу гэнэ? Очроо шууд олон хүүхдтэй байх. Одоо жишээлбэл хин нэгнийхээ авсан зүйлийг ингэж шууд буруушаад ярихгүй гэсэн. Тий. За яг би бол цөөхөн хүүхдтэй байхын давуу талууд бол ер нь бол байгаа л та. Яг би хэд хэдэн зүйлийг бас хэлмээр байгаа. За ер нь юу гэж байгаа чанарын одоо төвлөрөл гэдэг зүйл бас ийм нэг аргументыг дэвшүүлж байгаа. За яах вэ гэхээр мэдээж нөгөө цөөхөн хүүхдтэй байх тусмаа тийм ээ. Хүүхдүүд рүүгээ анхаарал тавих байдал чанартай цаг гаргах. За тэднийг одоо ингээд чанартай сургууль сургах те тэр одоо нэг хөрөнгө мөнгөтэй ер нь байх магадлал өндөртэй тийм ээ. Тэгэхээр одоо яах зүгээр олон хүүхдтэй байхаар яг нэг сул тал нэг бүгднгийн Америк гадаадд ингээд сургана гэхэр ч бас надаас амар юм ер нь бол гарах гэдэг шүү дээ тийм. Тэр олон хүүхд рүү орохгүй шүү. Зөвхөн цөөхөн хүүхдэд ярьж шүү. За тэгэхээр яг цөөхөн хүүхдэд байхын давуу тал бол мэдээж ингээд яг чанартай юм төвлөрөлтэй. Одоо ч нөгөө нийгэм юм болчиход байгаа шүү дээ. Олон хүний одоо ч нөгөө дэлхий даацсан ингээд хэтрүүлчихэд байна гэдэг байгаа юм. За. Тэгэхээр ер нь одоо эн чинь цаагаараа энэ өвчин зовлон вирус гэх янз бүрийн энэ чинь ер нь хүн хамаа цөөлөх гээд байгаа тий. Чин 7 тэрбум гараад ингээд энэ чинь 8 тэрбум болохоор даац гэтрнэ гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр цөөлөх гээд байгаа маш олон юм муухай юмнууд бас явж идэг гэсэн юмнуудыг би сонсч ирсэн. Тэгэхээр одоо бол энэ нийгэм өөрөө дэлхий өөрөө зөө нийгэмчгүй дэлхий өөрөө ингээд нэг хүний олон дээр анхаарах биш цөөхөн чанартай хүний одоо тоон дээр те анхаарж байгаа юм цаг үе явахгүй. Тэгэхээр яг хуу жижиг нийгэмч нь өөрөө гэр бүл штэ. Тэгэхээр хүүхдүүд мэдээж яг хуу цөөхөн байх тусмаа илүү чанартай байх те.
тийм боломж нь олдох юм болов гэж би бодож байна. За хоёрдугаарт болохоор эцэг эхийн нөгөө нэг юм амар амгалан байдал. Хоёр дахь аргумент бол эцэг эхийн амар амгалан байдлаас үгүй яг нөгөө нэг яг тий цөөхөл байвал араа баг тий шуугилтантай бараа баг шуугилтантай араа баг стресс төлтөн ч юм уу тий одоо яг гих мэтчлэн одоо эцэг эхийн амар амгалан байж болох юм. А тэгээд дээрэс нь эцэг эхчүүд нөө өөрөө амар амгалан байх тусмаа хүүхдүүдэд тавих нөгөө анхаарал тий халамж нь илүү их нөгөө нэг араа дүүрэн фүүл тий одоо яг гэв нэг хуваахгүй байна. За би ч одоо яг юу яриад байна? Ороо хүүхдүүдтэй адуулах гэж тий. Юу худлаа яриад байгаа юм шиг л өдөөс хараад бах юм. Тэгэхээр яг нэг яг энэ миний дэвшүүлж байгаа хоёр нэгдүгээр толгол яг цөөхөн хүүхдтэй байх нь яаж байгаа гэхээр чанартай тий чанартай сургууль чанартай төлбөртэй чанартай хувцас гээл тий одоо ингээл илүү их нөө цөөхөн уучраастай ингэх боломжтой. Хоёрдугаарт эцэг эхийн амар амгалан бас илүү тий дажгүй бас Наа чи их зүгээр юм бэ. Тий зүгээр байгаа даа шүү тий. Тий тэгээ бас нөгөө нэг одоо 3 дахь би 3 аргумент л өвшүүлмээр 3 дахь нь олонгууд нь одоо эдийн засгийн бас тий хоринтл мөрөмтл юу. За яг нэ цөөхөн хүүхдтэй байх юм бол тий одоо ч нөө инфляц өсөөд л одоо илүү их энэ орчин үед нэмэгцээр юмны үн мөн их нэмэгцээр байгаа шүү дээ тий. За. Тэгэхээр яг нөгөө нэг эцэг эхчүүд хэрвээ магадгүй цөөхөн хүүхдтэй байх юм бол тэд нартэй зориулах юмаа зориулаад цаана бас тий хадгалах одоо санхугаа илүү өөр юм зарцуулах гэх мэтлэн нэг юм зүйлүүд гарах юм болоо гэж бодоо. Ийм 3 зүйл багхгүй. Ийм 3 нь ойлгомжтой үстэй тий. Тий нэгдүгээрт бол одоо цөөхөн байх юм илүү чанартай өсгөж хүмүүжүүлэх боломжтой. Хоёрдугаарт эцэг эхийн амар амгалан тий стрессгүй байдал нэг чухал юм. Гуравдугаарт одоо эдийн засгийн санхүүгийн байдал ч гэсэн өндөр байх боломжтой байдаг. Ер нь яг гэхдээ би бол олон хүүхдийг дэмждэг л дээ. Яг тэгэхээр би өөрөө олон хүүхдтэй учраас тийм бай. Гэхдээ чи нөгөө тийм зүйл суглуулчихж байгаа учраас яг би юм эн чинь мэтгэлцэн гэдэг бол одоо юм. Ер нь сонгосноор миний буруулаллаа. Ураа аргумент гаргаж ирлээ. За комент авши миний бол юм бэлээ. Ууртаагаар хэлдэв би тэрийг бүр. Гог ууртай хэлээ. За комент. За. Танай талд шүү дээ. За манай сайхан маань одоо миний талд одоо комент өгсөн байна те. Өнөөгийн нийгэмд Монгол гэлтгүй бусад улсуудад 1-2 хүүхэдтэй байдаг болжээ гэж. Нэгээс 2 хүүхэдтэй байдаг болсон байна гэсэн. Тийм бай. Наадах чинь яг л туслалаа шүү тийм ээ. Баярлаа. Чи 99.6 1045 руу Одоо би залгаа за. Одоо миний цаг. Тэгэхээр 99.86 1045 99.86 1045 яг саяны очрыг хэлсэнчлэн 99.86 1045 дугаарт холбогдож орж ирээд өөрийнх нь санаа бодлыг бас илэрхийлээсэй гэж хүсэж байгаа шүү. Хөрөн олон хүүхэд зүгээр юм болов уу? Цөөн хүүхэд зүгээр үү? Таны бодлоор аль нь зүгээр вэ? Тий, одоо намайг бодох юм бол цөөхөн хүүхэдтэй заяа минь олон хүүхэдтэй байх нь зүгээр гэдэг сэдвийг сонгосон. За манай хүүхдийн тоог ярих юм бол одоо орчин үеийн залуу гэр бүлүүдийн дунд бол олон хүүхэдтэй ордог байхгүй юу? 3 тийм ээ. Тийм 3 хүүхэдтэй. Би чи одоо 3 хүүхэдтэй чамайг ингээд олон хүүхэдтэй ингээд тооцож байгаа бол те. Би 5 хүүхэдтэй намайг юу гэж тооцох вэ? Олон хүүхэдтэй л тооцох. Олон. За сонсогчтойгоо холбогдъё. Байна уу? Өглөөний мэнд. За сайн уу Наико? За юу ярьжсэн бэ? Ингэж байгаа юм. Ер нь бол нөгөө том өрөөний сэдвийг найруулагч маань сонгож байгаа. За тэгээд хоёр талын байр суурийг аль талаас нь ингээд ярилцъя гэдэг үүднээс бас байр суурийг нь сонгуулж байгаа байхгүй юу? Тэгэхээр очрогийн маань хувьд гэх юм бол өнөөдрийн сэдв нь хүүхдийн тоо чухлуу гэдэг дээр ярьж байгаа юм. За очрогийн маань авж байгаа нь болохоор хүүхдийн тоо олон байвал дэмий гэдэг талыг би болохоор олон байвал зүгээрээ олон хүүхдтэй байхын зүгээр штэ гэдэг талыг авж байгаа байхгүй. Гэхдээ сонсогчд маань болохоор өөрсдийнх нь зүгээс олон хүүхдтэй байхын давуу тал за эсвэл яг нөгөө нэг бодож байгаа штэ Нойко жишээл олон хүүхдтэй байвал зүгээр цөөн байсан зүгээр гэдэг ч юм уу ийм төлөвлөлөө бодож байгаа. Тэр талынхан өөрийнх нь одоо жишээнүүдийг гаргаж ирээд ягаад энэ талыг сонгож аваа гэдгээл бидэнтэй ярилцаарай гэж байгаа. За би миний хувьд болохоор би өөр айлын олон байсан. Манай нөхрийн хувьд болохоор айлын ганц. Манай аавын хувьд ч гэсэн айлын ганц ч гэдэг юм уу. Тэгээ тэндээс харж байхад тухайн үедээ би бол мэдэрчсэн стан ингээл айлын ганц хүүхд болоод төрчгүй яваар хүүхний юм боддог байсан байхгүй баг байхдаа. Тэгсэн бол арай дээр над руу илүү анхаарал хандуулах байх ч гэдэг юм уу. Эсвэл ганцаараа ингээ нэг юм хуваахгүй ганцаараа авах байсан байх ч гэдэг юм бэлэр боддог байсан. Гэхдээ хөгшрөөд ирсэн чинь хараа юу ээж юм. Айлын олуулаа байхын гайхамшигыг мэдэрч эхэлж байгаа. Тэр нь юу гэхээр хүн хизээч ер нь хөгшрөх тусан ганцаардаж эхэлдэг. Хүн хүнээрээ л дутдаг штеп. Тий, яг тэр чин утга нь л гарч ирд юм бэлээ. Одоо манай аав болохоор айлын ганц учраас ингээд өвчин зовлон гэдэг юм ямар нэг хэцүү тохиолдолд
болгонд ганцаараа л үйж идэг байсан. Тэгээ тэрнээсээ болоод өстой олон хүүхэдтэй олно шүү гэж явсараад 5 хүүхэдтэй болсон. Манай нөхрийг ингээ бас харж байхад ядахтаа нэг ихчтэй ч юм уу ахтай байсан бол эсвэл дүүтэй байсан бол гэдэг юм аюу хүсдэг байхгүй юу? Тэгээд эндээс нь харж байхад бол нэг 2-3 байхад хангалттай юм болов. Ингээ хангалттай юм гэж юу байхгүй л те. Хүн болгон л өөрөө өөрийнхөө байх байхаа. Гэхдээ зүгээр боломжн дээрээ тулгуурлаад яг ингээд нэг арай нэг аятайхан за өөрөөсөө илүүчлэх юмтай байгаа үедээ ч гэх юм уу дараагийнхаа хүүхдээ гаргуул зүгээр юм болов гэж бодоод байгаа шин. Боломжтой үедээ боломжтой болох юм бол төржсэн зүгээр олон байсан зүгээр гэж байгаа юм шүү дээ тий. Олон байвал тийм ядахтаа бид нар ч өөрсдөө ингээд үхээд өгчин тэгэнгүүт дүүнэр ингээ хоорондоо байж бол би биндээ сантай юм байна да гэдэг юмыг айгүйх мэдэрч байгаа. Айлын ганц хүүхдүүдтэй ер нь айгүйх найзалдаг байсан. Тэгэхээр ээж аав ч юм ингээ заавал одоо өвдөөч юм үнэхээр ганцаарнаа л гүгээд айгүйх чи ядахтаа л гэл ингэдэг байхгүй. Харин тийм тэгэхээр яг вэ бага наснд ингээл олуулаа байхад хэцүү юм шиг санагддаг. Намдруу нэг анхаарал хандуулахгүй нь гэж байгаа юм шиг санагддаг. Гэхдээ л эцтэй бид нар там болох учраас арай амьдралын учрыг утгыг олоод ирэхээр олоолаа байвал илүү зүгээр юм болов. Гэхдээ мэдээж чанартай гэдэг юм бол яриа бол бас заавал ард нь байх хэрэгтэй тийм. Энэ бол ёстой л ах. Тэгэхгүй болохоор зүгээр л ингээл төрүүлэл одоо яах гэж байгаа бөө мэдээг хайдаг бол бас хэцүү тийм. Тийм шүү дээ. Ёстой. Тэгэхээр жоохон утгатай шиг боломжоо бас харсан тэр хүүхдээ төрүүлж байгаагийнхаа ээж аав болоод тэр чинь нэг талаас үүрэг болчихж байна шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө боломж болцоогоо бас харж агаад хүүхдүүдээ баг багаар ингээд нэг зайтай чамаагүй гаргаад ирэхдээ зүгээр юм болоо даа л гэж боддөг да. Баярлалаа бодлоо хуваалцсанд Найко. Баярлалаа. За баярлалаа. Би миний яриа юм шүү. За одоо чи. Тий. Очроо яг амьсгалаа л өөрийнхөө яриа л орж ирэх гэдэг юм. За сайхан коммент хүргээд би шууд өөрийнхөө коммент зорё. Ганц дүүтэй хүний хувьд хэлэхэд олуулаа байсан бол гоё вэ гэж боддог шүү. Нэх уйдгартай амьдэрсэн байгаа байхгүй юу гэсэн байна. За би давуу талуудыг нь хэлье. Олуулаа байхын давуу тал. Би ч өөрөө ихээсээ гуруулаа ахгүй юу. Дараа 2 дүүтэй бас ингээл бужигнаал өссөн гэсэн. Мэдээж яг харахгүй Нойкогийн хэлдэгчлэн олуулаа байгаа нөхцөлд бол би ганцаараа байсан бол айлын ганц байсан бол гэдэг бодол төрхөн төрдий. Гэхдээ тэр нь ерөөсөө заримдаа л төрдөг байхгүй юу? Тэрнээс ч байнга төрөөд идэггүй гэсэн үг. Харин гайлын ганц байгаа хүнд бол байнга одоо цөөхөлтөнд байгаа хүнд бол олуулаа байх юмсан гэдэг бодол байнга төрдөг. Ер нь олуулаа байхын давуу тал маш олон байдаг. Шинжлэх ухаанаар үнийг бүр нотолчихсан байдаг. Олуулаа өсснөөрөө гэр бүлд хүүхдүүд нь ах トゥ олонтаа өсснөөрөө хүүхдийн хүмүүжил хувь хүний хөгжилт нь маш том давуу талтай байдаг. Хүүхэд ганцаараа байж одоо нөгөө нийгмээс тусгаарлагдаад ингээ байгаад байна штэ. Мэдээж бага байгаа үед нь бол зөвхөн аав ээж нь харилцаал ойр хүмүүс нь харилцсан. Гэтэл олуулаа байгаа нөхцөлд бол тэр чинь арай өөр ахгүй юу? Ах ихчээсээ те бүр магадгүй дүүгээсээ ч гэсэндээ нийгмийн харилцааг сурдаг байхгүй юу? Ягаад зах дээр явж байгаа юм шиг л байгаа штэ те. Чи наашаа би цаашаа гээд хүнтэй зөв харилцааг сурна, хүнтэй муу сурна. Гэртээ ч манай хүүхдэд аливаа зөрөөдгийн аав өдр гэдэг. Тгий штэ. Тэгээд тэгэхээр хүүхдийн хүмүүжил хувь хүний одоо яг хөгжилд нь маш том нөлөө үзүүлдэг заяа. За миний дараагийн зүйл гэх юм бол сэтгэл зүй. Урт хугацааны давуу тал авдаг. Сэтгэл зүйн хувьд. За сэтгэл зүйн хувьд бол яг тэрүүхэн тэнцэнэ ингээд нэг би ингэсэн бол тэгсэн бол гэдэг яриа яваад штэ. Харин олуулаа байсан бол ийм яриа нь урт хугацааны турш ийм яриа бол одоо нөгөө цөөн хүүхдтэр ихлээр яриа зав. Энэ өнө нааша цаашаа ороод. Олон хүүхдтэр би ч олон хүүхдтэр л яриа штэ тий. Олон хүүхдтэр ярихад багтаа бол яг ингээд ганцаараа байсан бол мол гэл ингээд сэтгэл зүйн ингээд асуудал нь янз янз болж штэ. Өсөлтийн нас маас ингээд шилжилтийн нас гээл эрэгтэй эмэгтэйгээс янз янзаас шалтгаалж байна. Гэхдээ уртын хугацаанд буюу том болохын цагт ирээдүйд олуулаа байгаагийн давуу талыг илүү их мэдэрч олуулаа байснараа би сэтгэл зүйн одоо ганцаардалч гэдэг юм уу те иймэрхүү зүйлд өртөөгөн байна. Миний сэтгэл зүй айгу бат бөх байсан байна. Түрүү нөгөө хэлсэн штэ харилцаа сурдгаа гэж хэлжсэн. Хин нэгэн үг хэлэхэд тэрэнд амархан гомдоод байдаггүй. Шаардлагалуур шаарлахж сурна, хайрлуул хайрлаж сурна, атаарх бол атаархад сурна. Энэ дунд сурцсан учраас нийгэмд гарахаар энэ хүнд уртын хугацаанд сэтгэлийн дархлаа үүсчихэж байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгэхээр олон хүүхэдтэй байхын дахин нэгэн давуу тал нь бол сэтгэл зүйн хувьд уртын хугацаанд дархлаатай болж өсдөг гэсэн үг. Ер нь задлах тусам л ер нь нийгэм те. Нийгмийн юг те. Хар цагааныг бол аль алийг нь тэнцүү. Би бараг голдон нэг шүгэл авцсан шүү дээ. Бараг за эхэл гээл те. Алуу хэн дийлхээ үзээ. Тэнцэн зөхөөгоол те. Тийм. За тэгээ дээрэс нь эдийн засгийн хувьд ахын хувьд химнэлтийг
илүү их мэдэрдэг. Түрүү нэг зүйл ярьсан шүү дээ. Олон хүүхэдтэй байх чинь зардал юм биш үү гэсэн. Эсвэргээрээ олон хүүхэдтэй байх чинь тэр гэр бүлийн хувьд, гишүүн болгоны хувьд эдийн засгийн хэмнэлтийг, эдийн засгийг хэрхэн яаж ингэж зөв зохистой зохицуултыг сурдаг байхгүй юу? Харин тийм юм тий. Ганц хүүхэдт чинь бол айлын гац юм чинь ингээл дандаа шинэ юм өмсгөн тий. За тэгэл энэ тэнд ах дүүсээс нь өмсөх хувцс ирсэн ч гэсэн ганц хүүхэдтэй хувцас авч чадахгүй байна уу гэж ирээл ингэдэг бол олон хүүхэдтэй хүн чинь дүүнер та гэл ингээл уйлан уламжлагдаад тэр чинь нэг чанартай хувцсыг ингээд чанартай хувцс маань ингээд үе дамжиж авчиж байна гэсэн үг байхгүй юу? Тэгээ хог хаягдал баг гарна, зардал баг гарна. Эдийн засгийн хувьд ч гэсэндээ дээдлийн хүүхэд нь ном авлаа, дараагийн хүүхэд нь тэр номыг нь хэрэглээд ингээд явуучих боломжтой. За тийм учраас за бүр тэгэж ярих юм бол дээдлийн хүүхэд нь сургуульд орчихсон. Дараагийн хүүхэд нь дараагийн хүүхэд нь сургуульд ороход дээдлийн хүүхдүүд нь гэрийн багш болох боломжтой. Эдийн засаг маш сайн хэмнэж байгаа гэсэн үг. Энэ мэтчлэн ирээдүйд орж ирэх хөрөнгө оруулалтанд ч гэсэндээ төдий чинээ нэмэгддэг гэсэн үг. Наа чи хог хаяхгүй гэдэг чинь бас зөвл юм байна. Ер нь ингээд хэмж сурж штэ тий. Яг манай хүүхдүүд яг одоо тавуулаа гэхдээ талхан малхаа хаяад илээ өчтөр харсан чи араал ухаарах болоогүй байгаа юм даа. Өшөө нэг хэдийг нэмээ та тий. Энэ мэтчлэн олуулаа өсөхийн давуу талууд маш их байдаг байхгүй юу? Харин олуулаа өссөний сул талыг ярих юм бол бас юу баг олдохгүй дээ. Ингээд бүр нилийн акцаац юу юм болоо гэж бодно гэхээс ш тэгэхэд яг тэгж бодож исэн тим юм байна гэж байгаа боловч яг одоо ингээ гаргаад ирэх юм бол олуулаа өссөний сул тал гэж байдаггүй. Тэгээ би нөгөө Nokia-гийн жишээн дээр бүр амьдралдаа нэг жишээ авах гэдэг байхгүй. Гоё утгатай гэсэн ш тийм ээ. Тийм амьдралыг утгатай аз жаргалтай сонирхолтой өнгөрөх гэдэг ш. Би чи ихээсээ гуруулаа гэжсэн. Тэгээд манай баг дүүчим 6 дараа өнгөрсөн байхгүй юу? Тэгэхээр би хоёулахнаа үлдсэн гэсэн үг. 2-3 жилийн өмнө манай ээж айгүй хүнд өвдсөн байхгүй юу? Тэгээ айгүй хүнд хагалгаанд орохоор болоод манай дүү гадаадд Америкт байдаг, би Монголд байгаа. Тэгэхээр ингээд ерөөс ганц л байгаад байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ ээж минь ганцаараа байгаад байгаа. Тэгээд тэгэнгүүт хагалгаанд орох гээд эм чин за энэ бол маш хүнд хагалгаа шүү. Яаж ч магадгүй амнасны залттай гэл ингээд хэлж байгаа. Тэгээ энд манай ээж чинь ихээсээ тавуулаа л да. Тэгээ ах дүү өнөр нь ингээл ирж байгаа штэ. Гэхдээ төрсөн гэдэг чинь өөр эдэг байхгүй юу? Хэдий ойрын ах дүү хамаатан садан авга нахцууд байсан ч гэсэндээ өөрийн төрсөн гэдэг их чинь юугаар ч хэмжиж болдгоо байхгүй юу? Ганцаараа бол ганцаараа л байдаг. Хоёрын тооч гэсэндээ багтдаг. Би тэр үед өөрийгөө гэр бүл минь цөөн байгаа гэдгээ маш ихээр мэдэрч маш их ганцаардчихсан байхгүй юу? Тэгээ тэр хол агаа хүнд чинь хитрхийг санааг нь зовооч юм болов гэл ингээл янз янзын юм ярьж чадахгүй гэтэл ингээл хэлж байгаа. Тэгээ яаж ч чадахгүй шүү дээ тэр холоо санаа зовхоос өөр чадахгүй байхгүй юу. Тэгээд тэгэхээр надад юу гэж бодогдсон бэ гэхээр хүүхдүүдээ ганцаардуулахын тулд бие биентэй хантай байхын тулд төшиг тулгууртай байхын тулд ёстой Nokia-гийн хэлдэгчлэн шатжээвэл энд бол хүүхэд төрүүлнэ гэдэг чинь олуула байлгахын тулд л төрүүлээд байна гэсэн үг биш байхгүй юу. Давхар хариуцлага явж байгаа. Хариуцлага өөрч чадаад хүүхдүүдээ асарч чадаад хамгаалж чадаад хайраа ингээд ижил тэнцүүхэн хайрлаж чадна гэж байгаа нөхцөлд аль болох олон хүүхэдтэй баяа л гэдэг би бүр ингээд бацsuurтай болсон байхгүй юу. Тийм ч учраас би үүн дээр ингээд зогсдог. Одоо тэгэхээр 3 хүүхэдтэй байгаа шүү дээ чи тий. Нэмэгдэн шүү. Нэмэгдэн тэ алдар тэх рүү явах юм байна. Явах юм байна тий. Тэгээ яваад би дээркэг араас маргааш явлаа очроо. Харин тийм ээ. Юу гэж бодож ин доо. Би одоо яах юм бэ? Хинтээ ярих юм бэ ганцаараа тий. Тийм ээ тий. Ер нь яг би нөгөө олон хүүхэдтэй мөртлөө цөөхөн хүүхэдтэй байх юугаас сугалцсан болохоос ш. Ер нь бас ингээ олон хүүхэдтэй байхыг ер нь дэмждэг гэдэг байгаа шүү дээ тий. Тэгвэл ингээ хоёлаа одоо юу яа? Солиод ярьж үзье. Яг нь солиод гэжтэй. Яг нь энэ дээр нөгөө манай сонсож яг ярмаар байгаа юм шиг санагдаад байгаа юм шиг байна. Ярмааргүй байна гэхгүй. Яг нь манай сонсогчд минь энэ дээр гоё үзэл бодлоо. Ер нь битээр өөр өөрсдийнхээ аргументыг дэвшүүлээд за ямар олон хүүхэдтэй би чинь цөг хүүхэдтэй үйл дээр гэдэг хоёр талаасаа ингээ ярилцчлаа. Та нараас ингээ оролцож ирээд аль нь дээр вэ, инээ тэрэ гэдэг дээр нэг сонгоод үзэл бодлоо. Хуалцаарай гэж би бас хүсэж байна гэж бас хэлэхэд таатай байна. 9986 1046 9986 1045. Түрүүний Nokia-гийн бас сэлдэг дээр яг олон хүүхэдтэй гэдэг дээр гоё утга учиртайгаар олон хүүхэдтэй өөрөө зоригтой болно гэдэг бол айгүй гоё гэдэг нь шүү дээ тий. Тэгэхгүй юм утга учиргүй тий. Ингээд энэ тэнд өөр газар олон хүүхэдтэй байгаар чинь тэр чинь очроогийн хийсэн үгэн дээр үгний бөөс хайчээ заяа. Тэрийг би бүр ингээ бодоодсэн. Тэрний юу гэхээр очрооч гэсэндээ яг зүгээр тухайн үед л хэлсэн болохоос ш тэр бүр очроогоос айгүй хол ах гэж бодчих. Тэрний юу гэхээр олон хүүхэдтэй ах юм бол хайраа хуваах хэрэгтэй болно.
Олон хүүхэдтэй ах юм бол нэг жоохон нэг чанартай цаг гаргаж чадахгүй учраас цөөн хүүхэдтэй чанартай цаг гаргаад чанартай боловсрал олгоод гэсэн. Үгүй байхгүй юу? Хүүхэд олон болох хэрээр хайр хуваагддаггүй. Хүүхэд олон болох хэрээр хайр үржигддэг байхгүй юу? Ямар ч талхуул хуваагдаад илээ шүү. Nee, талхуул хуваагдсан хайр бол үржигддэг байхгүй юу? Тийм учраас энэн дээр нь би бүр яг хэлмээр санагтал ингээл хаацаа хөдлөөд байсан. Яг би нөгөө тэр талаас сугалцсан учраас гэж ярьж штэ тийм ээ. Тэгээ би хэлсэн штэ оршлын хэлсэн штэ. Тэр талаа би сугалцсан учраас би дахиад хамгаалъя. Ер нь яг хуу чи ингээд нэг хүнтэй ингээд харилцахад те оюун санаа ямар байдаг? Яг шинжлэх ухааны талаас аахгүй. Тэгтэл чи бүр олон хүнтэй харилцахад яалчгүй оюун санаа бол хуваагдана гэсэн үг. Тэгэхээр муу өгнө гэсэн үг биш. Ер нь бол хамгийн сайнараа л олон байсан ч гэсэн ер нь бол хайраа хуваана. Яг ингээд бүгдийн сайхан ингээд ижил тэгшгэ өгнө. Гэхдээ цөөхөн хүүхдтэй байх нь илүү нэг юм чанартай те олон ингээд хүрэгдэг гэдэг л яг аргумент гаргаад байгаа. За би надад чи эсрэг гаргачих тий. Тэ ер нь яг нэг хүний нэг бие физиологийн цаанаас нэг өгөгдсөн нэг зүйл байгаад байдаг байхгүй юу? Одоо жишээлбэл олон хүүхэдтэй байсан ч гэсэн цөөн хүүхэдтэй байсан ч гэсэндээ ижилхэн л зориулалт гаргадаг байхгүй юу? Олон хүүхэдтэй байсан цөөн хүүхэдтэй байсан ч гэсэндээ ижилхэн л хайрлахыг хүсдэг байхгүй юу? Тийм ээ. Тэрнээс биш цалгар даад. За одоо түрүүн өмнөх бүр ингээ Улаанбаатарын өглөө рүү орлоо гэж бодоход түүх энд дээр ярьжсэн шүү дээ. Түүх энд дээр юу гэж ярьжсэн? Түүх энд дээр юун дээр ярьсан юм болоо? Юуны тухай? Ер нь практик түүх энд дээр юм байна. Практик онлоос илүү практик туршлага нь бас хүнд илүү давуу талыг бас авчирдаг шүү гэж хэлсэн. Тэр чинь тэр байхгүй юу? Тэр нь юу вэ гэхээр онлоос илүү сая хэллээ шүү дээ. Шинжлэх ухаанаар батлагдсан гэж тэглээ. Тэгвэл шинжлэх ухаанаар баталсныг нь практик дээр ээжүүд батлаад өгсөн байхгүй юу? За ээжүүд баг хүүхдээ харанга баг хүүхдээ тэрнгээ том хүүхдийн хичээл тусалдаг дунд хүүхдээ усанд оруулдаг ч гэдэг юм. Энэ олон ажлуудыг зэрэг амжуулаад сурчсан чаддаг байхгүй. Тэр нь яадаг вэ гэхээр нөгөө байглаасаа өгөгдсөн өөрийнхөө үр зулцгийг хайрлаж хамгаалах түүнийгээ ингээд дээшлүүлж одоо ургуулхад нь дэмжлэг болгох үүргийг нь цаанаас нь ингээд хугтгуунд нь суудсан байдаг учраас өөрийнх нь хүүхдэд хизээч ингэж төвхтэй санагддаггүй байхгүй тэр чинь олон зүйлийг амжуулаад байдаг хийж чадаал байдаг. Тэгэхээр эн чинь болвол яг над онлоос чинь би эсрэг практикийг илүү тавьж байна. Зөв наа чин зөв. Гэтэ нэг юм гайхчлаа. Энэ ээжүүд нэрээ ингээд хүүхдээ ингээл тэрэл бөвөөлөл ингээл хоолундаа ингээл бүх юм хийдэг байсан юм. Яг ядран л да. Ер нь хийдэг юм уу? Хийдэг шүү дээ. Би сая мэдэж авлаа. Юу гэсэн? Их нэртэй очиж шилээ да. За би зүгээр хийдэг гэж нас. За хүүхдүүдтэйгээ уулзах чадхаа байсан. Одоо бүр их нэртэйгээ уулзах чадхаа байсан очроо. За манай сайхан нэг юм асууж штэ. Олон хүүхдийг цэрэгдсэн арга барилаар өсгдгөө гинэ. За арай олноор нь очроо хариулчихдаг. Үгүй би өөрийнхөө аргумент дээр л байна. Яа бодлоо за яг. За тэгвэл би өөрийнхөө аргумент дээр явхад бол олон хүүхдийг бол цэрэгдсэн. За орох юм байна. Бас нэг диктатор орох юм байна. Олон хүүхдийг чинь дураар нь хайжлахгүй шүү дээ. Олон хүүхдийг чинь бас ингээд яа гарахгүй л байр суурийг нь зааж өгч чи яг ийм байр суурьтай чи ийм шүү гэдэг зүйлийг нь хэлж өгөх шаардлагатай болдог. Эн чин сайхан нагийн хэлснээр нэг цэрэгцсэн арга барилын зарим нэг хэлбэр нь бол орж байгаа байхгүй. Тэрнээс ш боссуу унт баашээ гэж хэлэхгүй шүү дээ. Одоо бол хүүхдүүдэд за бүгдээ сред гэдэг өглөө орноос нь бүгдийг зэрэг годсоо те. За ороо унтахтаа таачаад ордоо хөөслөө нөмрөөрөө гээл те. За хоолндоо орцгоо идцгээ тэр гэдэг. Тийм майл руу жигсааж оруулж боолоо. Яг уу нөгөө олон дундаа үүрэг рол гэж байна штэ. За ингийн шүү, тгий шүү, ингэрээ тэгэрээ гэд. Энэ нь яг уу зүгээр тиймэрхүү байдлаар орж иж болох юм. Яг хуваарлалтууд тий хуваарлалтыг л тиймэрхүү байдлаар оруулж болохоос ш яг цэрэгцэн тийм нэг байдлаар олвол өсөгдгөө байгаа шүү. Тийм ээ. Яг одоо бол би нэрээ ингэ. Харин олон хүүхэд бие биенийгээ цэрэгжилтийн байдалд бол оруулдаг. Харин би очи одоо нэг ах байгаа зү. Ахт нь бүх эрх мэдлийн өгчөөд байгаа байхгүй. Өчтөр ороо хүртэл ингээл доотлоосоо хоёр дахь хүүхдүүл нэлээд сахилгагүй штэ. Ахтаа нислуулсан байгаа. Хоол явна шүү. Ахтаа нислуулсан. Тэгээ надад ирээ ховлж байгаа байхгүй. Намайг ингээд няслаас ахж одоо дайнаа гэдэг. Тэгэхээр яг нэг шалтгааныг би харж байгаа штэ тий. Өөрөө орон цэвэр янзлж ийсэн орон морон дээр гүгээд яваад штэ. Тэгэхээр би зүгээр хөмөөрөг байхгүй. Тэгэхээр нэг ахт нь ингээд эрх мэдлийн өгж байгаа байхгүй. Дамжуулаа өгч чинь. Тэгээд яг одоо би ч нөө 5 хүүхэдтэй хүний хувьд одоо яг уурсаад орох гэж байна. Хүүхдүүд нөгөө нэг юм олуулаа байгаа тийм. Олуулаагаа том болж гин одоо бүгд л өсвөр насныхан болж гин. Үнэхээр жаргадаг юм байна уу одоо бол. Би чи амар залуугаараа жаргаж штэ тийм. Юу вэ гэртээ би чи одоо эхнэр дээр одоо хоол хийхээ болж байна.
Тэ? Бусд нь хоол хийж байна, гэрээ цэвэрлж байна, тэ? Би бүр ороо засахгүй байна, тэ? Заавынхаа орыг засаад өгөх хайртай хөхөд байна өгмөл сав гэл засаад өгөн, тэ? Уралдаал. Тэ. Өглөө би ороо хураахгүй байна. Бүр таварцтай. Ер нь яг нөгөө ингэ бодглохлоор одооноос эхлээд хүүхдүүд ингээ баг ингээ бүгдийг хийж эхэлж байгаа байхгүй. Яалчгүй аав нь одоо ингээл ажил төрөл хийхгүй болохгүй тийм ээ. Ажлаа хийж гин. Тэгээ хүүхдүүд яалчгүй гэртээ гэр орноо цэвэрлээд. Яг бас нөө чиний хэлдэг зөвлөдөө хүүхдүүдийн нөгөө IQ өдр хөгжихөөс гадна харилцааны чадварт хөгжихөөс гадна олоолаа явах тусам нөгөө нэг юм ажил хөдөлмөрийн юм өндөр аяг хүүхд юм. Суралцахын айгүй ихтэй. Гарын дүүтэй болчихж байгаа байхгүй тий. Тийм тэгэхээр өөрийнх нь талыг л ярмаар байна. Тий, өөрийнх нь талыг. Тий, тийм учраас яаж хийж байгаа тогтчоод байна шүү. Цөөхөн хөгтөхлөр жоох эвгүй болчиход байна тий. Гэтэ юу л дээ зарим тохиолдолд яах аргагүй цөөхөн хүүхдтэй байх тохиолдол байдаг байхгүй юу? Тэр айлын ямар тухайн гэр доторх асуудал байна шүү дээ тий. Тэр асуудлаас болоод тэгсэн ч гэсэндээ цөөхөн гэж бодлохгүйгээр ах トゥ хамаатан садантай нь ойрхон өсөгдөг хамаатнууд дээр ингэж байн очуулдаг ийм алиуд ч гэсэндээ зөндөө байдаг. Яг нөгөө айлын ганц эсвэл цөөхөн байна гэж зөвхөн тэр хүрээлэлд нь байгаалгаад байлгүй хүүхдээ гоё нийгэмшүүлээд ингэж явах юм бол олонтойгоо өсвөл бас л ингэж олонтойгоо л байна гэсэн үг байхгүй. Харин зарим хүмүүс яг хавд арчаад байдیں۔ Болохгүй, тийм ч юм болохгүй, юм ч юм болохгүй гэд. Энэ нь ирээдүйд одоо яг бүх юмнаас хамгаалаад байгаа юм шиг хэрнээ ирээдүйд айгүй тийм дайны талбар руу оруулах гэдэг байхгүй юу? Юу ч мэдэхгүй цав цагаан цаас оруулах гэдэг байхгүй юу? Тэгэхээр ийм зүйл байдаг штэ. Дархлаа тогтохын тулд хүүхэд өөрөө вирустэйгээ танилцах хэрэгтэй. Өөрөө тэр хэртэйгээ зурлах хэрэгтэй гэдэг байгаа байхгүй юу? Гэтэл хэр болчингууд нь чи халтарчлаа гэд ингээл цэвэрлээл байдаг. Эн чинь өөрөө эрүүл мэндэд нь хүртэл муу, дархлаа тогтоход муу байдаг те. Ижилхэн хүүхдийг за тэгтээ дэргүү том болоод харилцаанд орох юм чинь нийгмийн харилцаанд орж байгаа юм. Одоо бол ингээд цэвэрхэн байлгыг одоо эндээ зөвхөн ингээл аав ээжтэйгээ ингээл дандаа сайн зүйлийг яриад ах юм бол ирээдүйд тэр хүүхэд чинь бас сөргөөр нөлөөлөх давуу талтай нийгмийн харилцааны дархлаа нь муунаал болчихно л гэсэн үг. Тийм учраас олон хүүхэдтэй байх, олонтойгоо байх нь ирээдүйд тухайн таны хүүхдийг илүү нийгмийн дархлаатай л болгоно гэсэн үг. Эрүүл мэндийн болон нийгмийн дархлаа давхар сунаа л гэсэн үг. Ер нь яг хөө тий монголчууд ер нь юу яагаад л байгаа юм бэ л дээ. Монголчуудыг бол хүмүүс тэгж ярьдаг штэ. Одоо хүн ам нь өсчүүл хөгжнө гэдэг байгаа тийм үү. Одоо 3 сая 4 сая төгсөж байгаа юм хүн амтай. Ийм гоё баялаг ийм талбай газар томтой ийм их нутаг дээр олоолаа байх тусам хүчтэй болно гэдэг. Гэхдээ ер нь дэлхий өөрөө тэр чигтээ одоо түрүүн чи хэлсэн штэ. Ямар нэгэн шалтгаан төрүүлж чадахгүй ч юм уу тиймэрхүү бие организмын шалтгаанаас болоод баг хүүхэдтэй амьдрдгаа гэж тэгж штэ цөөхөн хүүхэдтэй. Тэр шалтгаан мэдээж байгаа боловч тэр шалтгаанаас илүү хувь эзэлж байгаа шалтгаан нь юу гэж дэлхий түрүүнд би анх эхлэхдээ хэлсэн шүү дээ. Дэлхий өөрөө тэр чигээрээ одоо юм хүн олшруулах биш зүгээр энэ глобалчлсан энэ дэлхийн ертөнцийн ер нь чанартай тэргүүлж чадах тийм чанартай цөөхөн хүн рүү их анхаардаг болцсон даацсан гэтрэх гэдэг ийм хандлагыг ер нь бол ингээд баримталдаг болцсон. Тэгэхээр би эндээс бас нэг имэж байгаа зүйл байгаа байхгүй. Монголчууд хүн амаа өсгөх бодлогоо те одоо байгаа штэ тийм амын өсөх бодлого байгаа. Тэрийг хэрэгжүүлэх гэхэд нь цаагаараа ингээд саад болж идэг гадны улс орнууд ер нь бол зөндөө байгаа байх гэж би бодоод байгаа байхгүй. Тийм учраас ингээд тэр бодлогын нийт цаана мэдгүй одоо хүн амын өсөлтийн төлөө бодлогууд нь одоо ингээд харахлаар нийттэй юмнууд байгаад байна штэ тий. Одоо ингээд нэг хүүхдийн одоо цалинтай ээж гэл нэг тий 20 50 билүү 50 мянга штэ 50 мянга өгч мөгөөл тий. Тэр чинь тэгээ заримдаа өгөхгүй. Тий. Тэгэхээр энэ их баялагтай ийм сайхан улс орнд ингээд хүн амынхаа өсөлтийн бодлогот явж байгаа юм нэг дөрвтэй байхгүй байгаа нь бас цаагаараа мэдхгүй одоо гадны ер нь дургүй байгаа штэ. Дэлхийн чинь бүр томоороо цаагаараа ингээд хүнээ цөөлөд өөрсдийнхөө хүнийг л их болгох гээд бусдыг нь баг болгох гэсэн юм нэг муухай хандлага явж байгаа байхгүй. Магадгүй штэ. За энд итгэл итгэлээс комент орж ирсэн заяа. Энэ бас миний хэлэх гээд байгаа санаатай нэг вэ. Вау. Эрт дээр үеэс өвөг дээдэс минь ганцыг байхгүй хоёрыг ганцд тооц гэдэг нь үнэн үгэ. Олуулаа хүмүүс илүү хүнийг хайрлах ухаан суралцаж өсдөг гэж боддгоо. Аав ээжүүд өсгөх хариуцлага дээрээ их анхаарах хэрэгтэй л гэж боддгоо гэж байна. Яг зөв. Тийм ээ. Би одоо сүлдө өөрийнхөө аргументаас няцаанаас. Одоо няцхаас өөр аргагүй. Үгүй гэхдээ ийм цөөнтөө бэжиж л олон руу дөхөн штэ. Тий. Тийм учраас няцхгүй байсан ч болно гэж би бодоод байгаа. Цөөнтөө бэжиж тэр чин олуула байхын давуу талыг мэдээд олон руу дөхөн штэ. Гэтэ ингэж анаараа гэр бүл төлөвлөлт гэж бас нэг юм яриад байдаг штэ. Тэр чин чухал шүү. Чухал гэж яриад байгаа бас зэ. Гэхдээ тэр гэр бүл төлөвлөлт гэдэг зүйлээ зөв хийгээгүйс болоод ирээдүйд олон хүүхдтэй одоо болох боломжийг алдчихж байгаа маш олон гэр бүлүүдийг би мэдэх байхгүй. Одоо шинэ ингээ эхний нэг хүүхдтэй болцсон. Манай нэг ах ч яриад байгаа. Тэгээд за нэг жоохон том болохоор нь те
хэдэн настай болохоор нь яа гээл нэг спираль ч юм уу одоо нэг юм төлөвлөдөг юм аргууд байна. Тэр аргууд нь бас хортой аргууд байгаа байхгүй. Тэрнээсээ болоод дахиад хизээж хүүхдтэй болох юм болон юу тогтдоггүй ингээ болчихж байгаа би организм эмгтэй хүний. Ингээд тэрийгээ бас тэр нэг манайх сүүлд нэг ярьжсэн байхгүй. Энээс болоод уг нь одоо ингээд ядаж нэг ижил сүүлээтэй нэг дүүтэй одоо ханиндаа байх болгочихвол одоо тэгэл ингээд ганцаархнаа ингээд хэцүү байна гэх тээ. Тэгж ярьжсэн. Тэгэхээр гэл бүл төлөлт гэдгийг бол одоо би тийм учраас шүү харанхуй явдсан шүү. Хамаагүй зүгээр дээрээс ингээд бурхан өгж байгааг бүгд аваад явж. Өөрийнхөө ирчвч нэмэл явчих гэл. Одоо ингээд яг олон хөлтөй олонгод миний ирчвч нэмэгдээд яаж авахлаар ингээд за 1-0 бол багдах юм байна тийм ээ. 2-0-тай байртай болох юм аа гэж зорилго тавьчихж байгаа. Тэрэндээ хүрнэ. За ингээд нэг жижиг зүгээр нэг суудлын автомашин тийм ээ. 6 хүн юу лээ? Тэр чинь 5 хүний суудлын машин бол надад боломжгүй болцсон юм байна гүнгүүдээ. Би одоо ингээд том машин болгочихсон. 7-8 хүний суудлын машин болгочихж байгаа байхгүй. Одоо тэгээд 0-оо томсгоно, байрны өрөөгөө томсгоно ингээд зориг тавиал ингээд уршаана яах вэ? Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг өмнө ярьжсэн шүү дээ. Аав ирч хүч хариуцлага итгэв ингээд гоё нэмэгддэг юм байна л дээ. Над руу уусаал орчлаа тий. Лав. Би орчлоо. Яг орцсон. Тэгээ ер нь хардаа ийм цөөн хүүхэдтэй айлын аав ээжүүд яг тэгж бодож байгаа байхгүй юу? Хүүхдээ нэг хантай болгоч юмсан, за нэг ах дүүтэй болгоч юмсан, ингэч юмсан тий. За хожмоо бол ингээд би бинийгээ бараадад явбал амар байхгүй юу гэдэг бодол байнга бүр хөвгшөрсөн ч гэсэндээ тэгсэн байвал та сайхан байсан байхгүй юу гэдэг бодол байдаг байхгүй юу? Олон хүүхэдтэй айлд бол тийм бодол байдаггүй. Би бинтэй хантай, би бинтэй эвтэй байгаарай л гэдэл бодол байдгүй гэхээс иш яг тэр нөгөө нэг цөөн байсан бол ингээ гоё ясан байхгүй юу гэдэг бодол байдаггүй байхгүй юу? Тийм учраас хүүхэд гэдэг өөрөө их багтаа биш. Хүүхэд гэдэг өөрөө тухайн гэр бүл өнөөдрийн сэдэв байсан шүү дээ. Хүүхдийн тоо чухал уу гэж хэлсэн. Айл гэрт бол хүүхдийн тоо бас тийм чухал биш ээ. Тухайн айлын хүүхдийн тооноосоо биш чанараасаа шалтгаалж байгаа байхгүй юу? Тэр айлд бага хүүхдтэйсэн ч аз жаргалтай байна. Олон хүүхдтэйсэн ч гэсэндээ аз жаргалтай байна. Тий, айл нь л. Энд бол бит хоёр цөөн байвал аз жаргалтай, олон байвал аз жаргалтай, илүү аз жаргалтай гэж яриагүй. Тий. Хүүхдийн тоо чухал уу гэдэг дээр бит хоёр хоёулаа харин санаа нэгдэж байгаа гэж бодож байна. Чухал биш. Тоо чухал биш. Тий, чухал биш ээ биш тий. Тий, ёстой чухал биш шүү. Харин хүүхдээ та хэрхэн яаж өсөж байгаа, хэрхэн хайрлаж байгаа, та миний хайр ингээд хуваагдчих үдэ гэж санаа зовж байгаа бол магадгүй өнөөдөр танд битээр хэлье. Хайр хуваагддаггүй шүү. Харин хайр үржигддэг шүү хүүхдийн тоогоор гэж хэлмээр байна. Ер нь яг аавын гаргаж ирж байгаа хайр илүү их чанарч жишээ л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тийм шүү дээ. За баярлалаа. Өнөөдрийн том өрөөний сэдвийн хаалтыг би очрогоо хийгээсэй гэж. Чамаг чи хийчих юм сая. Үгүй шүү дээ хийгээв шүү дээ. За тэгэхээр өнөөдөр эрка баахгүй тийм ээ. Яас эзүү юм бэ? Дахин яриад тахад хэрэг. Заяа битэр минь одоо яг нэгдүгээр студиуд тийм ээ. Хөтлөгч очроо, найруулагч Мизүнер хамтдаа хүүхдийн тоо жухлуу гэдэг том өрөөнийхөө сэдвтэй буудан дээр ярилцлаа. Тэгэхээр мэдээж эн чинь бол яг бидний хөрсөн дүгнэлт бол хүүхдийн тоо бол чухал биш ээ. Тэ цөөхөн байна уу? Их хүүхдтэй байна хамаагүй бид тэр аз жаргалтай л амьдруулах хэрэгтэй гэдэг талаас нь яалаа. Тэгээд өөрсдийнхээ аргументыг дэвшүүллээ. Тэгээд бидний ирээдүйн хүүхдүүд ч за баярлаа. Хүүхдүүдэд хайрлаж байгаараа тий. Хамгийн гол нь дахин хэлээд тэрийг юу вэ гэхээр хүүхэд олон болохын хэрээр хайр хуваагддаггүй шүү. Хүүхэд олон болохын хэрээр би яана хүүхдээ ингэж дутуу ингэж байгаа юм шүү дээ гэж та битгий бодоорой. Хүүхэд олон болохын хэрээр л хайртай улам их үржигддэг шүү. Хосууд би бинтэйгээ эвтэй байхад л хүүхэд аз жаргалтай байх нөхцөлийн суурь нь бүрднэ. Тийм учраас эхнэр нөхөр хоёр яг л нэг хүн шиг нэг зорилгын төлөө үр хүүхдүүдийн төлөө аз жаргалтай ирээдүг харсан ийм шийдвэрүүдийг гаргаж агаарай гэж хүсээд өнөөдрийн том өрөөгөө өндөрлөж байна. Бидний том өрөөнд ярьсан сэдвийг та ч гэсэндээ том өрөөнд яриарай. Радиогийн 1-р студид очроо. Заяа, найруулагч Мис ажиллаа. Мөн бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш яг энэ цагтаа уулзлаа. Түр баяртай. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.